За сайн байцгаана уу. Өнөөдөр би та нартай эндтгэе явсан талаарх сэтгэлдээ хуваалцъя гэж бодож байна. Та нар бидний одоо эндтгэе явсан тэр влогийг бол үзсэн байх гэж бодож байна. За энэ блогоор юг илэрхийлэх гэж оролцсон бэ гэхлээр мэдээж эндтгэе явхад хоол замыг туулна, дээрэс нь одоо бас их үзэх их олон сайхан юмнууд ихтэй. Гэхдээ бас хүн болгон явах боломжгүй байдаг учраас дараагийн удаа та бүхэн аялахдаа юуг анхаарч үзэх үү, яах вэ гэдэг талаар товч мэдээлэхийг бол хичээсэн байгаа. Тэгэхээр энэтхэг урд нь бол би нэг 16-7 жилийн өмнө бол явж исэн. Тэгээд явхад онгоцны буудлаас ахуулаад надад нэлээ их тийм жоохон айцтай юм шиг тийм сэтгэл төрүүлж исэн байхгүй яа. Тэгэхээр ингээл онгоцны буудлын үнэр та нар бол хачин их байсан. 10 сарын ихээр явж исэн санагдчихэв. За тэгээд онгоцны буудлаас очтууд л орох замд ингээд замын хоёр талаар ингээд битүү гуйлагчид ингээд шүн унтчихсэн. Яагаад гэвэл шүн орой очсон учраас тэгш санагдсан баг. За тэгээд яг хуу тухайн үед албан ажиллаар явж байсан учраас семинартаа ингээд суучаад тэгээд дараа нь бид нэг семинаргүй өдөр 1-2 өдөр бас гадуур жоох явсан. Тэгэхэд бас сайнтай муутай ингэж үзчихсэн байхгүй. Тэгээд яг тухайн үед төрсэн сэтгэл гэхлээр жоохон шокийн байдалтай байсан гэж хэлж болно. Яг тэгвэл одоо ингэж хүмүүс амьдрт юм бэ чи ямар амар юм бэ гэж боддог ч юм уу. Тэгээд ядуугийн туйл гэдэг чинь ийм байд юм байна. За баянгийн одоо бүр дээд хязгаар нь ямар айхтар байдгийм байна гэдэг ч юм уу. За тиймэрхүү юмнуудыг бас одоо анзаарч ингэж ирсэн. Тэгээ Монгол хүн баснараа тухайн үед бол бахархаж ирсэн юм байгаа. За тэгээ тэрний дараа за ер нь бол нэг энтгэн явахгүй гэж бодож ирсэн л та. Тэгэд энэ жил одоо ээж, эгч бид гурав ингээд санаандгүй байдлаар 100 одоо хөдөө аялж явж байхдаа гинтхэн ер нь явъя гэд. Түрүү жил уг нь санаачилсан. Гэхдээ яг ажил болох нь одоо энэ жил байсан юм байна л да. Цаг хугацааны хувьд тохирон нийлсэн болов гэж ингэж бодож байгаа. Тэгээд би тэд 100 яриа за тэр хавцаа яа гэжсэн. Гэхдээ ягаад ч юм 11 сард ингээд цаг хугацаанд таарсан байхгүй. Тэгээд ингээд явсан. Яг хуу энэтхэгт ингээд ээжтэйгээ эгчтэйгээ ингээд уулзахад үнэхээр сайхан байсан. Хэдийгээр одоо хол замыг туулаад очсон ч гэсэн одоо уулзаад бүх ядаргаа тайлагдаад ингээд сайхан байсан л та. За бидний хамгийн гол зорилго юу вэ гэхлээр дээрхэн гигийн цантай уулзах байсан. Тэгээд яг манай Монголоос бол нөлөө хол одоо мөргөлчд одоо бурхан шашны одоо зүтгэлтнүүд энэ нэлээд зохион байгуулалттай аяллаар явдаг мэлээ. За зохион байгуулалтгүйгээр хуваараа явсан тохиолдол бас их цөөнгүй байдаг баг. Гэхдээ бид нар бол нэг талаар мэдээлгүй байсан. За ямар ч тач яг нэгэнт явж байгаа юм чинь нэг азаа тушаад үзьгээд ингээд захиа энтер бичээд ингэсний хариуд бол окей гэсэн хариу авсан байгаа. Тэгээ бид нэр очсон. За ер нь бол яг та нар тэр бичлэгийг харсан баг. Тэнд маш олон орны хүмүүс байсан. Бүгдээрээ гарч ирчээд ингээл зарим нь бие бинийгээ тэрэл ингээл маш их баяртай зарим нь ингээ уйлж исэн. За уйлсан хүмүүс бол бас нэлээх байд юм байлаа. Тэгээд би бол тэдний нэг байгаа. Ягаад ч юм тэр Далай ламтай уулзчаа далай багшийг харсан учраас ингээ өөрийг ирэхгүй юм нэг уярлын гэх юм уу. Яагаад гэдгийг мэддэхгүй юм нулимс бол өөрөө ирэхгүй ундарсан. Тэгээд өөрөө ирэхгүй өмнө очиж сөгдөө суудсан л та. Тэгээд яг тухайн агшин бол ерөөсөн ингээд сайн тодорхой санахгүй ч гэсэн тэгээд тэр царай руу хаарсан. За гарнаас нь одоо залбирал тим авсан, айдас авсан ийм юм аа санаадаа. Тэгээд дараа нь хоёр талд нь юм нэг зурагчин мэрэгжлийн хүмүүс байдаг. Тэр хүмүүс нь ингээд маш гой зураг аваад ингээд тэрийг аваад үнэхээр одоо эн чинь бодитоор болцсон юм байна штэ гэсэн ийм сэтгэл бол төрсэн байгаа. Тэгээд нэг хэсэгтээ үнэхээр бас их сайхан байсан. Одоо багшийн тэр хөргийг гардаж аваад тэр сайхан үрлнүүдийг гардаж авчаад одоо ч гэсэн бас ер нь бол итгэхгүй байгаа. За тэгээд буцаж ирэх замдаа жоохон ханиад төрсэн. За яг Агра гэт хотыг бол очиж үзээ Таж Махалыг үзсэн. За тэр бүтэн цайдур байсан болооч тэр маш их хүнтэй байсан. Бүр арай л дэнд хүнтэй байсан. Тэгээд бүх хүн л очиж үздэм байх гэсэн бодол төрсэн.
хэрвээ юу амралтын бус өдөр нь очсон бол ямар байх байсан болоо гэж би дараа нь бас бодож исэн л да. Үнэхээр хүнтэй байсан. За та нар тэр бичлэгийг бас харсан байх гэж ингэж бодож байгаа. Тэгээд буцах замдаа жоохон ханиад түрээд ингээд гэртээ ирсэн байгаа. Тэгээд энэ ханиад бол бас нэг жоохон онцгүй тийм муухай ханиад юм. 7 хоног өвчтэй байсан. Сая энэ 7 хоногт бас иймэрхүү гоншоо байдалтайгаар ажиллаа хийлээ. Ерөнхийдөө нэг уушгины тэлэгдэлт жоохон юм багассан юм шиг юм мэдрэмж бол төрж байгаа. За гэхдээ яг хөө энэ бол мэдээж гайгүй болох байх. Манай энийг дандаа юм ханиадтай хүмүүс их байгаа учраас би ганцаараа биш болохоор энэ бол явандаа ингээ гайгүй болох гэж бодож байна. Тэгээ яг хөө одоо ч гэсэн би ингээ далаа багшийн одоо хөргийг залчаад ингээд өрөөндөө орох болгондоо өглөө болгондоо ингээл ороод ингээл харчаа. Би урд нь бол тийм айхтар сүсэг бишрэлтэй хүн биш шүү дээ. Далаа багшийн талаар нэг төдийлэн нэг сайн мэдэхгүй яг хөө номнуудын бас нэг жоохон уншилмаг аядчихсан. Гэхдээ яг одоо тийм бүр детальчилж уншлаад бүр хүмүүс шиг ингээд доогоор нь зурж яриад тэмдэглээд унсан юм бол харин байхгүй. Ер нь бол маш их том зүтгэлтэн хүн гэдгийг мэднэ. Тэгээ ямар одоо зовлон зүтгүүр туулаад одоо энэтхэг татсан гэдэг тэрийг энэ янз бүрийн баримт киноос үзчихсэн болохоос биш. Яг ингээд хувь хүнийхээ хувьд одоо энэ хүн ямар хүн бэ гэдгийг би сайн мэддэггүй байсан. Тэгээд би сая очиод ингээд үзчихэд ирснийхээ дараа бас нэг сонирхоод юмнуудыг уншаад тэгээд үзээд ингээд гисэн. Яг нь нөрөөгүйтэй хамт ажилладаг хүмүүстэй ч гэсэн ярьлаа, нөхөртөйгаа ч гэсэн ярьж хахад үнэхээр одоо тэд нар бол одоо дэлхийн одоо бүх хүмүүсийн царин ганц бараг мэддэг хүн нь бол далаа багшил болж ах шиг байна. Ингээ хэлэхэд бол бүгдээрээ ингээд уулзсан нөө инээдрэг гайхаад гэжсэн. Би бас өөрөөр их баярлаа жоохон омоцсон. Тэгээд ажлынхандаа ч юм уу хамт урд нь хамт ажиллаж исэн хүмүүстэй найз нөхөд гэр бүлийнхэн бүгдэнд ном уншилсан байсан. Тэгээд тэрийг ингэж хэлээд гисэн чинь үнэхээр их баярлаад ингэж илээ. Тэгээд би нөхөртөөгөө ярьж байсан байхгүй юу. Манай нөхөр тэгсэн ерөөс би одоо ч гэсэн чамд итгэхгүй л байгаа. Тэг яг зургийг үзэхлээр яг итгээд байгаа гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр ингэж амархгүй уулзч болдог байсан мө гэсэн бодол бас манай хүнд байгаад тах шүү байна. Тэгээд би тэгэд нөхрөөсөө тэгсэн байхгүй юу. Чи бол мэдээж энэ Европ төрсөн ийм нариу хүн байгаа. Одоо христийн шашинд бүр сайн ингэж үнэнхээр итгэдэггүй жоохон тийм ороогүй тэгээ шашингүй чиглэлийн хүн байхгүй манай хүн чинь. Тэгээд далаа багшиг чи яг юугаар нь үнэлдэг вэ? Чи зөндөө олон лекцийн сонсч байсан гэсэн чинь яг хөө манай үний хэлж байгаа ингэж байгаа байхгүй юу. За далаа багш лам болвол үнэхээр одоо энэ олон одоо зөндөө алдартай хүмүүс дундаас одоо амьд байгаа царин ганц юм хүн гэж хэлж болно. Дэлхий дээр түүнийг таньдгүй хүн бол бараг байхгүй хаа. Яа тэгэхээр тэр хүнд маш их одоо юу байна гэсэн үг тийм ээ. Одоо юу гэдгийг маш их хүч тийм юм байна гэсэн үг. Тэр хүн яаж л бол яаж энэ дэлхийг өөрчлөх тийм юу бол байгаад байна. Ялангуяа одоо ингээд төвдүүдийг тусгаар тогтнох болохын тулд хятадуудын эсрэг бослог гаргаад дайн гаргаад ингэх бас боломж энэ хүнд бол энэ хугацаанд бүхий л хугацаанд бол мэдээж байсан байгаа. Гэхдээ энэ хүн бол тэгээгүй, дайн үсгээгүй, хүний амийг эрсдүүлэхийг бодоогүй, аль болохоор одоо инх тайванч байдлаар энэ дэлхийд одоо ийм их амгалангийн замаар ингэх боломжтой гэдгийг ингэж хүмүүст харуулах хичээсэн. Энүүгээр одоо үнэхээр гайхалтай надад санагддаг. Хүн болвол ер нь өөрт ингээ маш их хүч чадалтай юм болоод ирэхээр тэр биар амтгцсан тэр чадлыг ямар нэгэн байдлаар буруу замаар ашиглах юм бол олон хүний амь эрсдэх аюултай байдаг. Гэтэл далаа багш бол ерөөсөө тэгээгүй. Тэгээд маш олон одоо төв залуучуудыг ялангуяа маш олон тэр залуучуудыг одоо эх орноо алдсан, эх орноос хол байгаа тэр хүмүүст одоо яаж одоо инрэл хайраар тий бусдад сайн сайхан зүйлийг одоо олгож ингэж болдог вэ гэдгийг ингэж харуулсан. Тэрүүгээр надад үнэхээр гайхамшигтай санагддаг. Хүн болгон одоо далаа багш шиг байхад боддог ч гэсэн далаа багш шиг ийм байж чадах хүн ер нь бол энэ хүнээс өөр хүн бол байхгүй байх гэж би хэлсэн байхгүй. Тэг би бодож исэн. Үнэхээр л тийм дээ гэж ботсон. Тэгээд хувь хүнийхээ хувьд бол надад бол маш их тийм одоо өрөвдмөрч юм шиг тийм ээ.
ганцаараа тэгээл тэр хар багасаа эх орносоо хоол ингээл хүмүүсийн сайн сайхны төлөө ингээд энэ олон жил амьдрна гэдэг бол бас л их хэцүү мөртлөө бас гайхамшигтай амьдрал юм байна да гэж ингэж бодсон. Тэгээ би бодож байгаа мэдээж далаа багштай уулзсан, түнд мөргсөн, адис авсан гэдгээрээ би тэр хүн шиг болохгүй. Гэхдээ тэр хүний одоо юу гэдгийг одоо нэг ямар ч байсан нэг юм тууштай байдал гэдэг аахгүй юу. Тэр хүний номлодог юм тууштай байдал, хичээнгүй байдалтай ийм юмараа инэрэнгүй байдлаараа бусдад одоо юу гэдгийг боломж олгодог тэр одоо чадварыг өөртөө бий болгоосаа гэж хэлсэн байсан. Тэг би тэрийг бодоод ингэ явж байгаа. Тэгээ та нартай тэр логнуудыг үцгийг зөвлөж байна. Ягдгүйл тэндээс та дараагийн удаа далаа багштай уулзахдаа юун дээр нь анхаарах юм, яах юм, энэтхэг барахтаа хаагуур явах юм гэдэг талаар мэдээллийг авах боломжтой хаа гэж ингэж бодож байгаа. Тэгээд танд сайн сайхан бүхний хүсээ ирэж байна. Тэр баяртай.